Монголчууд дэлхийдээ хэрхэн хөл нийлүүлж эхэлсэнийг дэлхийд үнэлэгдсэн үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдээр мэдэж болно. Blue Mon төвийн галерейд энэ баталгааг дэлгэн харуулсан байна. Өөрөөр хэлбэл эдгээр батламжууд бол дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль хүртсэн Монголын 17 брэнд бөгөөд дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулан олон нийтэд инхүү сурталчилж байна. Брендийг бүтээх нэг хэрэгч үүнийгээ дэлхийн хэмжээнд өрсөлдөхөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж баталгаажуулах нь үүнээс дутуугүй чухал гэж үздэг байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллага 1979 оноос байгуулагдсан цагаас хойш 130 гаруй орны 2000 зохион бүтээгчдэд энэ дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль гэдэг нэр хүндтэй шиг л олгосон байдаг. 130 орны 2000. За үүнээс 21 монголчууд байдаг. Монголын зохион бүтээгч нар. Тэгээд эдгээр хүмүүсийн нийгэмд сурчлан таниулах мөн оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг одоо олон нийтэд түгээх. За цаашлаад одоо мэдээлэл сурчлагаар дамжуулж бид оюуны өмчийн гэмтрэг зөрчлөөс сэргийлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой гэж үзэж байгаа учраас өнөөдөр арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль хүртсэн эдгээр Монгол брэндүүдэд нийгмийн маш олон салбарын бүтээлүүд багтжээ. Мэс заслын үед ашиглах тоног төхөөрөмж, үхрийн шүрмсөр, мэс заслын утас үйлдвэрлэх арга, шар сүг ашиглаж антиоксидантаар идэвхтэй ундаа үйлдвэрлэх арга, бараг шун, эрчим хүчийг ухаалдаг хуваарлах төхөөрөмж болон гар халдваргүйжүүлэх бэлтгэл, арьс боловсруулах арга зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж патент авсан бүтээлийн эзэд нь монголчууд байна. За үүн донд мөн Монсын бямн, говь, гоёо, апу, Монгол базалтын бүтээлүүд дэлхийд аль хэдийн данстай болжээ. Бид нар дэлхийн иргэн, дэлхийн улс болохын тулд аль ч одоо Африкийн, Афганистаны, одоо Бразилд манай гоёо, манай базалтууд, манай тесо байх энэний төлөө амьдрах ёстой. Тэгэхээр мэдээж хэрэг энэ одоо манай энэ шилдэг брэнд болцсон дэлхийд гарч байгаа энэ брэндүүдийг дагаад дараагийн маш олон брэндүүд гарч ирнэ. Энэ бол одоо Монгол улс оюуны чадамжаараа, Монгол хүний оюуны чадвараараа, Монгол хүний брэнд дэлхийд одоо гарах энийг л уг томор нь экспорт гэж хэлээд байгаа. Гоёо компанийн хувьд бол нийт 5 трейд марка бүртгүүлсэн байгаа. Нийт дэлхийн 160 улсад одоогийн байдлаар бүртгүүлсэн. Цаашд 40-од орн хүлээгдэж байгаа гэсэн. Монгол улс 1985 оноос хойш гадаадын 50,000 барааны тэмдэгтийн мэдүүлгийг хүлээж авч бүртгэсэн байдаг бол Монгол улс өөрөө дэлхийн улс орнуудад 26 барааны тэмдэгтээ инхүү бүртгүүлжээ. За үзэгч та бүхэн дэлхийд данстай Монгол брэндүүд үзэсгэлэн Blue Mon галерей танхимд энэ сарын 24-нд дуустал үзэх боломжтой.